Хавдар судлалын үндэсний төвд Улаанбаатар хотын захиргааны Улаанбаатар хотын мэрээс одоо оруулж байгаа энэ тэр бүм төгрөгийн хөрөнгө оруулалт нь элэг шилжүүн суулгах, хагалгааны унтуулга, хагалгааны дараах хяналт, нис заслын үеийн хэрэглэх багжуудыг оруулж өгж байгаа. За энэ хөрөнгө оруулалт шийдэгдснээр зөвхөн одоо Хавдар судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах төдийгүй энэ төв дээр хийгдэж байгаа мис ажилбаруудын чанарыг сайжруулахад энэ бол хэрэглэгдэх юм. Тэгэхээр зөвхөн одоо элэг солиулах хүмүүст л энэ хэрэглэнэ гэж бас ойлгол бороо. Хавдар судлалын үндэсний төв бол үндэсний хэмжээний эмнэлэг. Энд бол одоо хавдраа шаналсан бүх одоо Монгол улсын иргэд ирж үйлчлүүлдэг. Үүнээс одоо тал хувь нь Улаанбаатар хотод иргэд байдаг. За яг албан бус тоогоор бол бүр 60% нь л одоо Улаанбаатарт иргэд болчиход байна шүү дээ. Тэгээ бүгд л одоо өвчтөе зовлонтой улсууд Улаанбаатар хотод ирэн сууршин амьдарч байна тийм ээ. Тэгэхээр энэ тоног хөрөнгө оруулалт хийснээрээ бид эмчилгээ үйлчлэгийн тусламжаа нэг давхраас одоо 9 давхар хүртэл цойлох юм боломж гарч байгаад бол би Хавдар судлалын үндэсний төвийн хамт олонний нэрийн өмнөөс Улаанбаатар хотын захирагч суугаталд талархлаа илэрхийлж байна. Хөрөнгө оруулалтыг нэлээд их жинхэнэсэн багч. Баярлалаа тийм. Гэхдээ нэг ийм тусаад байхын яагаад би бичгээр би ингээд танаас хоол гоогүй би бүр заримдаа хэлээ. Нийслэлийн засаг даргын 2016 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд одоо Хавдар судлалын үндэсний төвд нийслэлийн хөрөнгө оруулалтаар одоо элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 1 тэрбум төгрөгийн төхөөрөмжийг хүлээлгэж өгч байна. Энэ нь болохоор энэ хөрөнгө оруулалт нь нийслэлийн засаг даргын 2016 оны А719 дугаар захирамжийн дагуу нийслэлийн худалдаа авах ажиллагааны газар нийт 1 тэрбум төгрөгийн 11 багц тендерийг бол зарласан байдаг. Тэгээ худалдаа авах ажиллагааны газраас зарласан тендерийн дагуу одоо 11 багцад 5 компани шалгарсан. Тэгээд энэ шалгарсан 5 компанитай бол нийслэлийн өмчийн харилцааны газар гэрээ байгуулад одоо өөрчилсөн байдлаар энэ төхөөрөмжүүдийг хүлээлцүүлэх ажлыг өнөөдөр зохион байгуулж байна. Тэр энэ зөвхөн одоо тэр даунлоад хийж байгаа хүний таньж